За сонгуулийн наан мэдээллийн технологиг дэмжинэ гэдэг. Айгүй олон мөрийн хөтөлбөр орж ирээд гой заалт орж ирээд. Тэгээ одоо ерөөсөө хэрэгжихгүй байгаа. Бачуугар гишүүний санаачлан байгуулсан мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих түүнийг дагах хуулиуд дээр олон заалт орсон. Жишээ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийн 22.5-4 билүү. 22.5-4 гарааны шинэ компаниудыг 5 жилийн дотор татвараас 100% чөлөөлнө гэж орж ирсэн. Тэгээ одоо болтол хэрэгждэг. Нэгэд сангийн ам, цагмын амнаас асуухаар журам боловсруулах дутуу байгаа гэдэг. Тэгээ энэ одоо болтол ингээд журмаа яасуудан боловсруулах гэх юм бэ. Тэгээ энэ сангийн амныхын дэлхийд бас сонирхолгүй байгаа юм шиг үлээ. Тэгээ энэ компаниуд чинь боожжиж Монгол чинь өөрөө залуучууд чинь татврын дарамтанд ор биш. За бусад улсуудыг татврын одоо санхүүгийн дэмжлэг өгөх байтугай зүгээр ажиллаж эхлэегүй байхад нь татвараараа дарамтлцдаг асуудлаа шийднэ гэж гоё яриад гоё хууль баттуулчаад тэгээ хэрэгжүүлдэггүй. Тэгээ эндээс ч нэг тийм улсын бүрдээд байхад тийм сүртэй татвар байхгүй шүү дээ. Энэ асуудал байна. За дахиад энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 15.1-19 дээр оруулсан гарааны компаниуд хийсэн хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлнө гэдэг залтыг сангийн ам хуулийн дээр оруулсан залтыг яагаад хасчихж байгаа юм? Энэ асуудлыг ер нь цахим яам яагаад хойноос нь хөөцөлдөхгүй үйл ажиллагаа хийхгүй та салбараа ерөөсөө ярихдаа бол ийм хууль баталсан. Бид нэр технологийн компани, стартап, залуучууд гарааны бизнесийг дэмжиж байгаа гэсэн мөртлөө үг үйлдэл дээр яг юу ч байхгүй байгаа шүү дээ. Энийг яах юм бэ? За анар гишүүний асуултанд хариулъя. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай зохицуулалт бол 13-ын 2 болон 13-ын 3 дээр бол заагдсан байдаг. За энэ зохицуултыг хийх зорилгоор журмын төслийг бол боловсруулсан. За холбогдох яамдуудаас ялангуяа сангийн яамнаас бол тайлбар тодруулах гэдгийг бол авсан. За тэгэхээр сангийн яамнаас өгж байгаа байр суурь бол татварын дэмжлэгийг бол энэ хууль болон түүнийг дагаж гарч байгаа журмаар бол зохицуулахгүй. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт идэх тухай асуудлыг бол сангийн яамны 292 дугаар тогтоол сайдын тогтоолоор бол зохицуулт юм аа. Тийм учраас энэ хуулийг дагаж гарч байгаа татварын дэмжлэгтэй холбоотой зохицуултыг бол сангийн сайдын 292 дугаар тогтоолоор бол баталсан журмын дагуу зохицуулагдана гэсэн тайлбар өгөөд за биднүүсийн боловсруулж засгийн газар руу өргөн барьсан журмнаас бол хазуулсан ийм байр суурьтай байгаа. Би одоо дахиад асуугаад байна шүү дээ. Дахиад энэ хуулиа айгүй гоё PR хийгдэг юм. Тэгээ эргээгээд энэ журмаа батлуулах дээр сангийн амтайгаа ерөөсөө хөөцөлдөхгүй л шүү дээ. Нодон төсвийн тодголын үеэр төсвийн үеэр энэ асуудлуудыг чинь зөндөл сангийн амтай ярьсан. Тэгээ танахаас хүн хөөцөлдөж явахгүй байгаа юм л ш. Нийт 7 журам гарах шаардлагатай байгаа юм лээ. Тэгээ энэ асуудлаа хөөцөлдөж яваагүй сангийн ам 292 дээр нэг хасцсан гэдэг. Энд чи очиад хөөцөлтөө сангийн амдаа танилцуулаад нэг 7 хоногийн л ажил байлгууд их хүсрээд. Чи хууль биш журам штэ. Тэгээ ингээд нөхцөл байдлаа бол сайн мэдчихэл байгаа. Тэгээ үр дүнд ерөөсө хүрэхгүй ингээд манайх биш сангийн ам гэдэг. Яг эцсийн бол танай яамны хараа журам хуулийг хамгийн гол хийх ёстой ажлаа хойноос нь яагаад хөөцөлдөхгүй байгаа юм бэ л гэж асуугаад байгаа. Энэхүү журмыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг бол мэдээллийн технологийн үйлдвэрлэл дэвшлэх технологийн үндэсний зөвлөлөөс ажлын хэсгийг бол 12 сарын өнгөрсөн оны 12 сард бол байгуулад тэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн бол яамд бол 4 сарын 4-ний өдөр эцэслэн боловсруулсан журмын төслийг бол танилцуулсан. За яам улмаар энэ журмын төслийг хүлээж аваад холбогдох санал шүүмж зөвлөмжийг бол ихтгээд засгийн газар бол өргөн барьсан л байгаа л да. Дээд байгууллагаас журам төсөл дээр ажиллаад 4 сарын 4-ний өдрөөр шилжүүлсэн байгаа.